За та бүхэн маань энэхүү лайвыг шууд үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээ өнөөдөр маш гайхалтай сонирхолтой гарчиг өгсөн ба хүлцэнгүй байдал тэмцэх нь хүчрхийлэл гэсэн те. За тэгээ би саяхан би ч одоо өнөөдөр чинь гэртээ амарч байгаад одоо оройн 8 цаг гэдэг чинь одоо Чехэд болохоор орой болж байна. За одоо Чикаго хотод маань бас өдрийн цаг болж байна те. Ингээд байж тэгээд өнөөдөр чинь ингээд гарахгүй байжгаад ингээд нүрэ бодохгүй байж байжгаад шүн орой ингээд нүрэ бодоод ингээд байж байгаа байхгүй. Тэгээ манай найзууд ингээд нүрэ бодохдоо ингээд том толинд хараад ингээд бодоод идэг. Тэгээ би болохоор дандаа нэг жижигхэн толинд ингээд хараад исэн чинь ингээд бүр холоос тэгж харах одоо ингээд нүрэ ингэж одоо гэдэг юм ойрноос харж будна гэдэг чинь айгүй тийм өөр байд юм гэдгээс дөнгөж сая ингээд олж мэдчихээн л та. Тэгээ ер нь бол те ингээд өргөнөөр нь харахад аливаа асуудал гэдгийг бид нар жижиг толиор харах юм бол тэр жижигхэн хэмжээндээс сэтгээд байд юм байна. Харин ингээд томоор нь хараад те том хэмжээндээс ингээд хардаг зүйл маань ингээд бас бидний хувь хүний хөгжилч гэдэг юм уу тэр зүйл ингээд одоо ингээд тэрнтэй холбож би бас ингээд тайлбарламаар байна л да. Тэгээ ер нь хувь хүний хөгжил гэдэг бол бид нар ингээд одоо ингээд ямар ч мэдээлэл байхгүй ийм орчинд ингээд байжгаад ер нь ингээд одоо гэдэг сургалтын сууж үзэх гэх мэтлийн ингээд одоо ингээд өөрийнхөө мэдээллүүдийг шинээр ингээд нэмээд байх тусам ингээд юмыг том зургаар нь харах юм боломж ингээд байд юм байна. За тэгээд өнөөдрийн одоо ингээд тэг хүлцэнгүй байдал гэж ер нь хүлцэнгүй байдал хүчирхийлэл гэдэг юм гарчгийн дээр өгсөн юм маань тэгээ одоо Бямба коуч маань одоо ингээд Америкийн нэгдсэн улс те топ хүч академиг ингээд төгсөөд ингээд суралцаад одоо бүсгүүчүүдтэй одоо тэгээ залуучуудаа энэ хүчирхийлэл гэж ер нь юу юм бэ бид нар чинь ингээд юу гэдэг айгуу тийм жижиг зургаар нь ингээд хараад идэг зүйл юм байна. Эн чинь ингээд энгийн боловч эн чинь ингээд бидний цаана мэдэхгүй энэ хүчирхийлэл гэдэг зүйл явагдсан юм байна. За тэгээд ингээд айгүй энгийн зүйлээс одоо ингээд те энэ хүлцэнгүй байдал гэж ер нь таны хувьд бас юу юм бэ? Тэгээ энэ хүлцэнгүй байснараа хүн тэгээ яг ямар одоо боломжуудыг ер нь алдаж эхэлдэм бэ гэдэг та асуултанд ингээ хариулаач. Бас дээрэс нь өөрийгөө бас танилцуулаач. Баярлалаа Рунаш. За маш их гоё сонирхолтой үнцгийг гаргаж ирж байна. За би өнөөдөр өөрийгөө товчхон найзуулаад хий. Намага Бямба гэдэг. Та бүхэнтэйгээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Тэгээд Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн coach school байгаа. Одоо энэ коучийнхаа үйл ажиллагаа хийж яадаг. Одоо Америкт ирээд 20 гаруй жил амьдарч байна. За Руна коуч нь бол маш тийм сонирхолтой тий энэ одоо зүгээр ингээд толинд хардаг, томруулдаг толинд харахад тэр асуудлууд бар гэдэг шиг одоо нүүрний юмд одоо барал одоо нөгөө нэг сүв болгонлоорыг харагдахаар тиймэрхүү юг ингэж олж авчиж хардаг юм байна гэж их гоё үнцгийг бас гаргаж ирж байна. За би болохоор одоо Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн гэлээ шүү дээ. Тэгээ ингээд коучингийнхаа үйл ажиллагаа хийгээ явж байхад явц тундаа маш олон бүсгүүчүүд маань энэ гэр бүлийн хүчирхийлэлд өгтөөд байгаа тэр одоо юунууд фактууд одоо кейсүүд гарч ирсэн. Тэгээд энэ ингээд гэр бүлийн хүчирхийлэл гэж ярихаар ингээд үнэхээр л манай нийгэмд давар би Монголын гэж бүр тодтогч хэлж байгаа шүү. Хүн болгын энийг мэддэг те одоо мэддэг байхгүй юу? Хүчирхийлэл гээл одоо ингээд за зарим нь бүр ингээд гэр бүл дээрээ мэдэрсэн байдаг. Зарим нь ингээд хөршин, таньдаг хүн нь найз нөхд нь ингээд хүчирхийлэл өртөө тэр байтугай зүгээр годомжинд танихгүй хүмүүс ингээд яж хажуугаар нь зүгээр алхаал өнгөрөө явж байгаа байхгүй юу? Энэ та нарт юу хэлээд байна гэхээр энийг зүгээр хэвийн үзэгдэл гэж бодож штэ. За одоо сүүлийн үед яг энэ нөгөө интернет, техник, технологи хөгжсөн байгаа. Одоо энэ ингээд байгаа учраас энэ мэдээлүүд чинь ил тавигдаад зарим хүмүүсийн бичлэг одоо алдагдаач гэдэг юм уу те. Тэгэхээр хүмүүс хэлж штэ үй тэр хүний тэр олгоо хагаруулж тоон дотрыг манай монголчууд чи хэлдэг шүү дээ. Энийхээ зүйлээ их нуудаг нөгөө хаалганыхаа цаана хаадаг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зургийг ингээд цөмөр ингээд пикчрлээд харъя л да. Энэ хүчирхийл гэдэг маань ерөөсөө их энгийн зүйлээс эхэлдэг юм байна. За битэрийн өнөөдрийн гарчиг болох тэр хүлцэнгүй байдал буюу тэнцүү хүчирхийлэл гэж одоо битэрийн гачгаа өгсөн байна шүү дээ тий. Тэгэхээр энийг харъя. Яга хүлцэнгүй байдал гэдэг чинь бид нар чинь зүгээр л ингээл одоо за би гэр бүлийн харилцаан дээр л энэ хүчирхийлэлийг яриад үзье л да. Эхлээд хүн чинь би энэ хүнийгтэй суугаад хүчирхийлэл өртнө гэж суудаггүй шүү дээ. Одоо би чинь нэг бол энэ хүнтэй суугаад би одоо хэдэн жилийн дараа салнаач гэдэг юм уу дээ гэж үгүй. Бид нар чинь хайртай дуртай сайхан амьдралыг бүтээнэ. Тэр тусмаа баг бид нар чинь тангараг өргөөд жаргал зовлонгоо хуваалцаад энэ насыг туулна гэж одоо гэр бүл болж ингэж батлуулдаг байгаа.
За харамсалтай нь энэ гэр бүлд ингээ батлуулаад явж байхад энэ олон асуудлууд чинь энэ харилцааны дундаа гараад ирд юм байна. За энэ харилцаа бол ерөөсөө simple энгийн бидний өдөр тутамд хийж байгаа. За гэр бүл дээрч тэр хүмүүс дээрч тэр ерөөсөө хүн хоорондын харилцааны асуудал байгаа байхгүй юу. За энэ дээр чинь тэр одоо миний яриад байгаа тэр одоо юм тэгшхэмтэй байх юм чил алдагдаад эхлэхээр ингээл нэг дээр суураас нэг нь ингээ доор суураас ингээм байдал ороод ирэхээр. За энийг өнөөдөр битээр зөв хүлцэнгүү гэдэг үгээр хэлж байна. За манай монголчууд маань бол ер нь хүлцэнгүү гэхийг бас нөгөө хүндлэлтэй андуураад байгаа юм билэ. Хүндлэл бол байна тий. Ахмад настай хүмүүсээ хүндлэн, гэр бүлээ хүндлэн, хайртай хүмүүсээ хүндлэн, хайрлна. Харин хүлцэнгүү болно гэдэг чинь ямарваа нэгэн байдал нөгөө хүнийг хүчирхийллийн зүгээс хандах одоо дээрэнгүү хандж эхэлчих. Дээрээс доош хандж шүү. Уулд нь бол гэр бүлийн харилцаа ч юм бол энэ тэнцвүүхэн явж явах байдал чинь бид нар ийм харилцаагаа дээр дор аваад эхлэхээ чинь тэн дээрээс энэ асуудал үүсээд байгаамаа. За тэгээд цаашлууд энэ хүлцэнгүү байдал. За яагаад хүлцэнгүү байдал бий болоод байгаа гэхээр чинь энд янз янзын нөхцөл байдлууд байна л да. За ингээд цаашаа бүр ухах юм бол бүр трама руу яваад орчдөг. За бид тэр өндөр трама коуч биш учраас энийг бүр тэгэж ухаж ярмаарг байна. Энэ нь цаанаа бас утга учиртай гэд хэлээд энийг ингээ орхичих. За тэгтээ ингээд хүлцэнгүү байдлыг чинь зүгээр ингээ бас бий болохгүй. Энэ бүх зүйлүүд чинь. За би энэ харилцаагч, гэр бүлийн харилцаагч, хүчирхийлэгч, бүр дээрээс нь би бүр хүний өвчин зовлонч хэлж байгаа штэ. Бүх үйл явцууд ерөөсөө дандаа үе шатаар явагддаг юм байна. Өнөөдөр өвдвөл маргааш өчтдөггүй юм байна. Өнөөдөр нэг яагаад маргааш бүр тийм хүчирхийлэлд орчдөггүй юм байна. Энэ бүх зүйлүүд чинь баг багаар жижиг жижигээр тавигдаа яваад байдаг. Тэгдэг те. За тэгээ дээрэс нь бас энэ бүх зүйлээс чинь гарахын тулд ганцхан өдөр маа гэж хаалгаа тасад аваад гараад явчихдаг зүйл бас биш вэ. Үнийг гэдэг бас энэ бүх зүйлээс чинь бас өвчнгөөс салахын тулд, хүчирхийллээс салахын тулд харилцаагаа энэ муу харилцаагаа сайжруулахын тулд бас ингээд хөөрхөн бас жижиг алхмуудыг хийж энэ бүх зүйлээс чинь гардаг юм байна. Тэгэхээр одоо хоёулаа зүгээр хүлцэнгүү байдал гэдгийг үзье. Яагаад хүлцэнгүү байдал хүчирхийлэг татаж ирээд байна? Би нэг ийм үнцгийг бас гаргаж ирээ л да. Чимээ сая ингээд нөгөө томруулдаг толь гэж хэллээ те. Ингээд хүлцэнгүү байгаар ингээд юм хүний энэ уурах тархич нь за нэг одоо муухай хайрцан те. За одоо манайхан ч айгу хүчирхийлэх олон төрөл байдаг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Нөгөө хүчирхийлэл гэхээр л манайхан барьж ав зохио зодоод байдгийг хүчирхийлэл гэж ойлгодог. За бүр болоогүй зарим нь энэ бүр барьж ав зодуулаад байдгийг хүчирхийлэл гэж одоо энийг хэвийн зүйлгээ явж байгаа хүмүүс ч гэсэн байгаа шүү энийг хэлгээд харамсалтай. За тийм хүчирхийлэл нь болохоор маш олон төрөл байдаг. За саяны хэлж махан биений хүчирхийлэл байж байна. За verbal буюу ингээ хэл яриагаараа доромжлоод байдаг хүчирхийлэл байж байна. За санхүүгийн за ингээ цаашлах юм бол маш олон хүчирхийллийн төрлүүд байдаг юм аа. За энэ хүлцэнгүү байдал маань ягаад хүчирхийллийн үндэс болоод байгаа юм бэ гэхээр хүлцэнгүү байдал буюу хүлээн зөвшөөрчгөр тэр хүний хийж байгаа одоо буруу үйлдэлийг за хинийхэн ч байсан болно. Хүлээн зөвшөөрчхоор тэр хүн чинь тэгээ бодож штэ. Би энэ хүнийг үгээр доромжилж болох юм байна. Нөгөө хүн хариу үйлдэл хийхгүй. За энэ магадгүй нэг ууралсан байгаа үедээ ч гэдэг юм уу. За энэ нэг юм жоохон санаа зовлон тавгүй. За бид нар ч айгүй олон янзаар нөгөөдгөө айгүй гой тайлбарладаг штэ. Үлгэр зохиодог штэ. За манай нөхөр чи өнөөдөр манай нөхөр одоо би эрэгтэй хүнийг их авч үзээд л да. Өнөөдөр айгүй жоохон ажил дээр стресстэй байсан. За хөөргийдээ бас ядарсан байгаа ах гэд тэр нэг ингэж уурлаж бухимдаад байгаа. Зүйлийг нэг удаадаа өнгөрөөчгөр нөгөө хүний тархи өгөхөр энэ хүн чинь энийг окей гэж үзчихэж штэ. Тэгэхээр би дараагийн үг хэлэхэд бол окей юм байна гэд одоо бодчих жишээ нь. Тэр чинь зүгээр ганцхан хүүхд эми харилцаан дээр ч биш штэ. Ерөөсө бүх хүний харилцаан дээр хүүхдүүд ч тэр зүгээр хувь хүний харилцаан дээр нөгөөдг нь ингэж энэ хүнтэй харилцаа зааж болох юм байна гэж хүлээн зөвшөөрчих юм бол тэр үйлдэлийг дараа нь хийгээд идэг байхаа энэ тархич нь. Тэгэхээр л хүлцэнгүү байдал гэдгийг та нар болооч ээ. Яагаад энэ хүлцэнгүү байж болохгүй? Буруугийн эсрэг, хүчирхийллийн эсрэг бид бүхэн хүлцэнгүү байж болохгүй. Энийг дэвчиж болохгүй гэж хэлээд байгаа маань болохоор энэ дараагийн шатлал руу орохыг зогсоогооч л гэж хэлээд байгаа юм. Тэр томрох зүйлээс. Тэр зүйл чинь за би бүр амар хүнд хэлчихье. Энэ зүйл чинь явж байгаад хин нэгний аминд хүрэх хүртэл бид нар чинь маш олон фактууд жишээнүүд байж байна. Тийм түүхүүд бидэнд байж байна. Тэгэхээр магадгүй тэр хүний аминд хүрж байгаа өнөөдөр нэг нь шороонд ороод шороон дагуура булагдаад нөгөөдг нь шоронд орж байгаа энэ нөхцөл би бүр амар зүйлийг авч зөрлүүлж шүү. Тэр болтол нэлээд үе шатыг явсан. Магадгүй тэрний ихэнх үе дээр нь анхан шатн дээр зогсоосон байх юм бол тэр зүйл дараагийнхаа нөхцөл рүү орохгүй маа л гэдгийг хэлээд байгаа юм. Тийм учраас ерөөсөө л анхан шатн дээр нь эхлэлийн үед нь тэрнийг хүлээн зөвшөөрөхгүй тэрнийг зогсоож чадах юм бол та дараагийн тэр хүн нөхцөл рүү орохгүй юм шүү. Тийм том байдал руу аваачихгүй юм шүү гэдгийг хэлээд бүр одоо ингээд олон нийтээр ингээд би дуу хоолойгоо өргөд. Тэгээ эн чинь яад юм байна.
нөлөөлдөг юм байна. Ягаад гэхээр чинь энэ хүчирхийлж сууж байгаа, зарим нь энэ хүчирхийлж сууж байгаагаа мэдэхгүй байгаа хүн чинь үгүй нэрээ би чинь ингээд энэ зүйлийг өөр дээрээ хүлээн авч бодох. За ингээд бодож байгаа хүн чинь тэр нэг дон хийгээд нэг сид буюу үрийг суулгаж штэ. Тэгэхээр чинь эндээ дараагийнхаа үйлдэлүүдийг хийж энэ зүйлээс одоо хүчирхийлээс хурдан гарах ч юм уу гих зүйлэл магадгүй өөртөө шаардлагатай бол мэрэгжлийн одоо тий хүмүүстэй ажиллах энэ асуудлаа шийдэх хурдан түргэн шийдэх. Харамсалтай нь манай монголчууд маань энэ асуудлаа хурдан шүргэн шийдэж чадахгүй олон жилийг насаараа амьдарсан насаараа нэг хүний арга ивийг отоход насаараа нэг хүнийг одоо зарчуул өөрчлөгдчихвэл амьдрал нь сайжирчнаа болчихно гэж зүтгэж яваад зарим нь насаа бараад өнгөрч байна зарим нь хамаг сайхан залуу нас ирч хүч энерги алдчихсан бүр эцэцэн нэг өвчний өөрөд болчихсон сууж байгаа түүхүүд маш их байна. Тийм учраас л бид бүхэн мань ингэж ил гарч яриад байгаа юм. За манай Руна коуч мөр бол залуухан бүсгүй тэгээ бүр энэ visibility гэж үзэгдэж харагдах коуч байгаа. Яг энэ үзэгдэж харагдаад байна гэдэг чинь энэ хүмүүст мэдээлэл өгөөд байна гэдэг чинь тэр хүмүүсийгээ бас соён гэгэрүүлж соёлыг бас түгэж байгаа бас нэг хэлбэр юм а гэж үзэж байгаа маа. Тэгэхээр би бол энэ асуудлыг бол бид нар маш их ярьж дуурах ярих хэрэгтэй. Энэ асуудлыг бид нар бүр тал талаасаа бүр ингээд нийгмээсээ хувь хүн болгон энэ дээр бүр ингэж хүч дуу хоолойгоо өргөж ярих хэрэгтэй гэж бодож байгаа юм. Хүчирхийлийг дэвчиж болохгүй. Хүчирхийлийг зогсоох хэрэгтэй. За тэрэн дээр мэдээж энэ улс нийгэм хууль засгаараа хуулиараа хүртэл энэ бүгдийг би дэмжиж өгөөд ингэж хамтарч ажиллаж ийж бид нар энэ муухай тэр эдээтэй нийгмийнхаа тэр муу бусрагмаг зүйлээсээ бид бүхэн ангижир чаднаа, ангиж багасгаж чаднаа. Тэрнийг бид бүхэн цааш нь явуулахгүй байх бүрэн болцоотой гэж харж байгаа. Тийм учраас ингэж дуурайд байгаа. Баярлалаа Уруна гэж. За маш ирч хүчтэй коучнэр үнэхээр л тэр бүсгүйчүүдийн төлөө энийг мэдчихээсэ гээд нэлээ ингээд тэр хүчтэй дуу хоолой хүргэж байгаа Бямба коучтэй маш их баярлж байна. За миний хувьд бол би гэр бүл зохиож үзээгүй. Тэгэхээр ингээд өөрийнхөө бас өнцгөөс бас ингээд одоо энэ зүйлийг хүлээж авч ин л та. Яагаад гэхээр одоо жишээлбэл эмэгтэй хүн ч гэдэг юм уу энэ яг би анх бол хүчирхийллийг ингээд нүдэн дээр л зодож зохиол одоо тэр хүнийг одоо хараалын үгээр хэлээч ч юм уу те ингэж байгаа бол энийг хүчирхийлэл гэж би анх ер нь бол ингэж ойлгох байдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь энэ зүйл чинь айгүй тийм жижигхэн зүйлээс эхэлт юм. Яг энэ хувь хүний өөрийнх нь одоо зүйлээс те одоо нэг жижиг сажиг харилцааны хувьд зүгээр нэг одоо эрэгтэй хүн нэг эмэгтэй хүн рүү те нэг эвгүй янзаар одоо харж байгаа бол хүүшээ та над руу яагаад ингэж эвгүй хараад байгаа юм бэ гэдэг ч юм уу те ингэж өөрийгөө нөгөө илэрхийлж дугуурч эхлэх нь хүртэл бидний одоо энийг зөвшөөрөхгүй шүү гэж нөгөө өөртөө ингэж харж байгаа юм өнцөг байгаа байхгүй. Тэгэхээр энийг хүртэл ингээд бүсгүйчүүд маань залуучууд маань те ингээд харддаггүй маань. Тэгээ бүсгүйчүүд гэлтгөө залуу эрэгтэй хүмүүс ч гэсэндээ энэ зүйлд ингэж өртөж байгаа. Гэхдээ нөгөө нэг одоо юу гэдэг өөрийгөө нэг илэрхийлж чадахгүй те одоо ингээд гаргаж ярьж хэлж чадахгүй болохоор ингээд тэр зүйл ингээд яг нөгөө хүчсэнгүй байдлаараа ингээд чимээгүй л ингээд явж идэг. Тэгээ энийг нөгөө нэг мэдгүй учраас одоо би энэ бол хүчирхийлэл мөн үү биш үү гэдгийг нөгөө хүн чинь ялахгүй мэдээлэхгүй байгаа учраас ерөөсөө тэрийг ингээд төвчөө явж идэг. Миний хувьд ч гэсэн яг тийм байсан байгаа байхгүй. Одоо зүгээр нөгөө гудамжинд ингээд зөөрөөл өнгөрөх чинь эрэгтэй хүн одоо ингээд бүкс рүү алгадаг ч юм уу ингээд автобусанд ингээд явж байхад хүртэл ингээд бүкс мөкснөөс ингээд те одоо бүр санаатай ч гэлтгүй одоо санаандгүй ингээд хурж их үед эмэгтэй хүн ингээд өөрийнхөө төлөө дуурдаг байх хэрэгтэй байгаа байхгүй те хүүшээ яаж байгаа юм бэ ингээд та ингээд одоо санамсаггүй ч байсан өөрт нь эвгүй санагдсан бол тэрийг ингээд хийх нь маш зөв зөвтэй байна. Тэгвэл нөгөө хүн чинь одоо эн чинь нэр эвгүй юм биш те гэдэг тэр хүн ч гэсэн өөр ингээд анзаарч харах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр анзаарч харсан хүн чинь тэр хүн чинь цаашаага ингээд одоо ингээд олон төрлийн харилцаанд орж байгаа шүү дээ. Зөвхөн бид нар танихгүй хүний хувьд те ингээд тэр хүнтэй ингээд харилцаанд орж байгаа. Гэхдээ тэр хүн чинь цаашдаа одоо юу гэдэг гэр бүлтэй ч ер нь тэгэл бидний танихгүй маш олон хүмүүстэй харилцаж байгаа. Бид нар чинь ерөөсөө нийгмийн амьд учраас ингээд олон төрлийн харилцаанд орж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүн өөрөө мэдээд эн чинь эвгүй юм чинь би бусад хүнд ингээд одоо тэр үйлдэлийг хийх юм бол энэ эвгүй мэдрэмж гээд одоо надад бас ингээд хариу оруулна одоо ингээд жоохон онцгүй таагүйгээр илэрхийлж магадгүй гэд. Тэгээ ингээд анзаарч харах боломжтой байхгүй. Тэгэхээр ингээд та жижигхэн үйлдэлийг ингээд харилцаанаас олж хараач. Энд чинь хүчрхийлэл гэдэг чинь амар том ингээд бидний төсөөлөд байгаа шиг юм зүйл биш юм аа. Тэгэхээр ингээд одоо энэ коучнер маань ингээд одоо ингээд нэлээ ингээд дуурж интэй энэ сошиал орчноор тэрийг ч болохгүй энийг ч болохгүй гэл тэгэхээр эмэгтэйчүүд маань ч гэдэг юм ингээд энэ зүйлийг одоо ингээд юу гэдэг юм угаасаа л ийм байд юм байна гэж хүлээн зөвшөөрч учраас ингээд тэрийг ингээд юу яадаггүй одоо ингээд өөрийнхөө
өөртөө байгаа зүйлээ ингээд энийг чи ингээд өөрчлөх хэрэгтэй байна гэж өнтгөөс хардаг байхгүй. Тэгэхээр та бүхэн ингээд бит хоёрын вебинараас те ингээд энэ одоо хүчирхийл гэдгийг бас юу юм бэ ингээд олон талаас нь ингээд судлаад хараач ээ. За бүр чат GPT чи одоо бидэрт бүр ингээд маш олон төрлийн мэдээлэл өгдөг болсон ба шүү дээ. Тэгэхээр та нар ингээд хүчирхийл гэж юу юм бэ? Зүгээр ингээд чимээгүй байх нь те ингээд одоо гэдэг чимээгүй одоо ингээд аюул сонирхолтой. Одоо эмэгтэй хүн чимээгүй байснараа хүүхдээ хүчирхийлд өртүүлж идэг. Энэ аюул сонирхолтой юм үзэг байхгүй. Тэрийг ингээд олж хардаггүй байсан. Энэ одоо хүүхэд гэдэг чинь ингээд айгүй тийм юу одоо ингээд хайр халамжтай ингээд энэ зүйлийг чинь ингээд авах хэрэгтэй ингээд хэрэгцээтэй л өсдөг юм байна л да. Тэгсэн чинь бид нар ингээд дуурахгүй тэр хүүхдээ ойлгохгүй ярилцахгүй байснараа хүчирхийлд өртүүлдэг байгаа байхгүй. Тэгэхээр амар сонирхолтой ингээд айгүй тийм жижиг юмуд байд юм лээ. Тэгээд та бүхэн маань бас ингээд судлаад ярилцаад үзээрэй. За тэгээд Бямба коучийн маань хувьд те ингээд бас ингээд нэлээд олон хүмүүс ингээд өөрөөс нь хувьчил зөвлөгөө өнтер ингээд авдаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүсгүүчүүдтэй дийлэнхтэй тохиолдож байгаа одоо те энэ хүчирхийл гэдэг зүйл дээр те тохиолж байгаа зүйл нь ингээд яг энгийн ямар зүйлээс ингэж тэд нар одоо харж ийн яг энэ хүчирхийл гэдэг зүйлээ ингээд ойлгож олж харж ийн үү тэгээд энийг ингээд ойлгохын тулд одоо яг хувь хүний чиглэл дээр нь одоо ийм гэж байгаа штеп хүн ер нь 6 дугаар ангиас хойш ерөөсөө ингээд баг ингээд суралцдаггүй. Ер нь бол 6 дугаар ангийн л тийм одоо боловсралтай байна гэж байгаа байхгүй юу? Одоо ингээд судалгаагаар авч үзэхэд тэгэхээр ерөөсөө 6 дугаар ангийн одоо тэр хүүхдийн хэмжээнд л ерөөсөө юмыг ойлгуулж тайлбарлах хэрэгтэй юм байна. Тэгээ одоо ингээд интернет орчин хөгжсөн цагт чинь ингээд хүн чинь ингээд тарих толгой нь ингээд амар ингээд одоо үгүй залхуу болцсон. Тэгэхээр энэ залхуу зүйлд чинь ингээд бид нар ингээд амар ойлгомжтой байдлаар тайлбарлах хэрэгтэй байна л да. Тэгэхээр ингээд айгүй тийм ойлгомжтой байдлаар ингээд тайлбарлаж хэлөө гэх ингээд одоо манай үзэж байгаа хүмүүст тайлбарлаад хэлээд өгөөч. Яг үнэн Руна коуч. Харин ерөөсөө тийм бай. Тийм учраас би түрүүн битээр зөөрлөж бүр ингэ хэлээд ш томруулдаг тайл. Ингээ харин энэ хүчирхийлэл гэдэг үгийг хүчирхийлэг бол манайхан бүгдээрээ мэд. Мараа хүүхэд залуугүй л хүчирхийлэл байдаг. Энэ нэг тийм шин гарч ирсэн одоо юу гэдгийг AI биш байхгүй юу? Эн чинь ингээ бараг хідэн үеэрээ дамжаад эн чинь явчихсан. Тэгсэн мөртлөө яагаад бид нар энийг те одоо зогсоохгүй байна? Энэ хүчирхийлэл чинь бүр ингээд хүн амь насаа алдж байгаа хүртэл хагаад бид нэр яагаад энийг ингээд явуулгаад байна. Тэгэхээр бид нар энэ энгийн ингээд болчихсон ингээ ойлгочин зүйл чинь тэр багхан зүйлээс өнөөдрийн тэр багхан зүйлээс бий болдог. За Руна коуч мэ сая хэллээ шүү дээ. Бүр хүүхдийг зүгээр хайхрахгүй байх нь хүртэл хүчирхийлэл байдаг юм байна. Тэгэхээр чин бид нар одоо сая бас хэллээ тий 6 дугаар анги гэдэг чинь нэг 10 12 нас. Энд чинь угаасаа бүр шинжлэх ухаанаараа баттлагдсан хүний тарих гэдэг чинь тий одоо 12 хүртэл чинь ер нь бол төлөвчлийнх нь нэлээ өндөр хувь нь бий болчдөг. Тэгэхээр чин энийг энэ юу хэлж байна гэхээр зүгээр энийг бид нар айгүй энгийн жижигээр амьдралдаагаар тайлбарлаад байгаа шүү үнийг хэлэхэд. Энэ 12 насны хүүхэд гэдэг чинь одоо 11 12 нас ерөөсө гэр бүлийн орчин дээр л хүмүүжиж байгаа хүүхэд байхгүй юу? Тэр уурах тарих чинь гэр бүлийн орчинд за мэдээж нэг сургууль цэцэрлэгийн юу орж иж хажуугаар нь тэгэхээр гол ерөөсө хүмүүжүүлж байгаа юм чинь гэр бүлийн орчин юуг харж өсөж чинь юуг энэ хүүхдийг тэр одоо компьютерд нь бичиж чинь тэр хүн чинь энэ өнөөдрийн чипээр болсон сууж л байгаа байхгүй юу? Хаана тэнд юу бичигдсэн? Нэг тэрнээс их холдоод явхааргүй л үнэндээ болоод тэгэхээр бол энэ айгүй чухал. За одоо ерөөсөө тэгэж одоо угаасаа энэ хүчирхийл гэдэг чинь байна. Байж л байна, байсан ч тий. Тэгэхээр энэнийг одоо байгаа юм чинь энийг цөмөөр одоо яаж хамгийн нагд дагасгах уу, зогсоох уу, аль болох тэр бүр хүний амь насанд хүртэл нь явуулахгүй наан арга хэмжээ авдаг болох уу гэхээр чинь энэ бага насныхаа хүүхдээ ч юм энэ мэдээлэлээр хүнийг хангах хэрэгтэй юм байна. Тэр нь за хамгийн наад одоо ерөөсөө одоо тэгсэн чинь орчин хүмүүс одоо та нар анзаарч байгаа бол үгүй энэ октод нь бандера зодоод идэг болчих гэж яриад байгаа шүү. Одоо мэдгүй би Монгол чи дээр Монголд байхгүй болохоор бас Монголын хүмүүжлийг бас сайн нөгөө орчныг бас сайн магадгүй юм сайн мэдэхгүй байна. Чи минь бас Монголдоо нөгөө хүүхдтэйгээ ярьдаг болохоор магадгүй чи юм хийж магадгүй энэ дээр. Тэгэхээр ерөөсөө эренч бай, эмэнч бай хүүхдүүдэд өөрсдийнх нь орон зай байдаг. За хүнийг зохиж авна гэдэг маань буруу гэдгийг л багаас нь эцэгчүүд нь таниулж хүмүүжүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Охин хүүхдийг чамааг зодож болохгүй чи энийг хүлээн зөвшөөрж болохгүй гэдэг багаас нь тэнийг хүүхдэд хүмүүжүүлсэн тэнийг ойлгуулсан бол тэр хүүхд чинь за одоо ингээд гэр бүл том болоод гэр бүл захаагаа ч юм уу за бойфренд ч юм уу одоо ингээд нөхөртэй явж байгаа зохиж авах юм бол шууд тэр чинь эсэргүүц штэ. Хөө чи яагаад намайг зохиж байгаа? Яагаад чи миний биеийг хардаж байгаа? Чи надад хүчирхийлэл үйлчил гэдэг хамгийн яах. За бүр үг хэлэхээр доромжлох юм бол тэний чинь зогсоох байхгүй юу?
Тэгэхээр бид нар өнөөдөр энийг өөрсөндөө одоо өнгөрснийг бид нар нөгөө өөрчилж чадахгүй одоо болохоор энэ өнөөдрөөсөө ахвал ирээдүйдээ цаашаа цөмөөр явах хэрэгтэй байна. Хэлэх хэрэгтэй байна. Энэ хүмүүс тайлбарлаж ойлгуулж авах хэрэгтэй байна. Тэхийн тулд л одоо ингээд чи термин яриад байгаа энэ ярианууд нэг ч ихсэн би одоо бүрэлж нэг ч ихсэн Монгол эмэгтэйгийн би амь насыг аврахын тулд нэг ч ихсэн Монгол за би эмэгтэйчүүдэд илүү ажилтдаг болохоор би тэгж хэлээд байгаа шүү. Эмэгтэйгийн амьдралыг тэр эрүүл мэндийг тэгээ тэрний чинь цаанаас хэдэн хүүхдүүд сууж байгаа штэ харамсалтай. Тэрхийн тулд би ажиллаж байгаа. Тэр хүмүүсийн сэтгэл зүрэхтэй энэ майндсеттэй ажиллаж байгаа. Энд чинь үнэ хэлэхэд цаана бол бага насны трама гэдэг ийм зүйлүүд яваад идэг юм аа. Тэгэхээр эцэг эхчүүдээ за хүмүүсээ энэ хүчирхийлэл та бүхэн энийг ойлгох хэрэгтэй байна. Хүчирхийллийг дэвчиж болохгүй. Зөвхөн гудамжинд алхаад яваад додуулаад нүдүүлээд байгаа хүний хажуугаар өнгөрмөөргүй байна. Хамгаалж дуурах хэрэгтэй байна. Хууль цаазных нь байгууллагад нь тэр зүйлийг яадаг гайвуулт нь хэлэх хэрэгтэй байна. Тэр хүмүүс чинь за түрүү урна коуч нь бас л яг тайлбарлаж хэлсэн. Энгийн жишээ. Санаатай буюу санамсаргүй байдлаар ингээл автобусанд явж байхад хүний бүсэнд хүрэх. За одоо дээрэс нь бол энэ ажлын нөгөө нэг ажлын байран дээр хүчирхийл гэдэг юм чинь айгүй хэд юм билээ шүү дээ. Хүмүүсийг бие биенийгаа ингээд тоглож байгаа, шоглож байгаа хэлбрээр ингээд үг хэлээр хүчирхийлээд байдаг. За тэр байтугай ингээд нөгөө би хаанд нь хүний ингэж private одоо хүний бид хүрээд байдаг. Энд чинь бол нэг төрлийн хүчирхийлүүд шүү дээ. Тэнийг зүгээр хэвийн ингээд бодчихсон те. Үгүй маа тэрнийг нам зогсоох хэрэгтэй байхгүй юу? Үгүй та миний биеинд хүрж болохгүй. Тэгэхээр тэр хүрж байгаа хүн чинь яг харахгүй нэг зог тоснаа да. Туснаа да энэ чинь нэг хүн чи болохгүй гэхэр чинь хүү эн чи яага болохгүй лээ. Дараа нь тэр хүн чинь тэр хүнд хүрэхийн тулд хүрэхдээ бас бодно шүү дээ. Тэр гар нь автоматар явахгүй шүү дээ. Яг л ийм жижигхэн зүйлээс болдог байхгүй юу? Би одоо бүр лайвда бүр рилүүдээ хэлж байгаа байхгүй юу? Бүр хүчирхийлэгч чамд хүчирхийлэл хийж байгаа үйлдэж байгаа тань гэж хэлж байгаа шүү дээ. Та энийг сонсох хэрэгтэй. Ягаад гэхээр өнөөдөртөө энэ хүчирхийлэл чинь хамгийн харамсалтай дандаа хаалттай хаалганы цаана дандаа масктай тариа. Энийг чинь хүн чинь хөөе намайг хүчирхийлээд байна гэдээ үгүй шүү дээ. Инээ тавтаар наанаа сайхан инээмсэглээд сайхан болж байгаа юм шиг явж байгаа учраас хаалттай хаалгаа хаагаад за маска гэртээ хуулахаараа тэр нэгэн хүчирхийлэгч нэг бол хүчирхийлэл өтөж байгаа unhappy байгаа тэр хүмүүс байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй байна. Хэрвээ ийм зүйл байж байгаа бол та нар энийг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй байна. За ингийн тулд харин за магадгүй танд мэрэгжлийн хүмүүс шаардлагатай тусалцаа хэрэгтэй байгаа бол мэрэгжлийн хүмүүс рүү хандах. За над руу хэрвээ тань тийм одоо тийм тусалцаа хэрэгтэй бол над руу хандаараа би ганцаарчсан коучинг өгж байгаа. Үнэхээр сүүлийн үед би яг ийм чиглэлээр бас нэлээд хүмүүстэй ажиллаж байна. Инхээр энийг бол дэвчиж суух арга алга байна. Харамсалтай гэдэг үгийг би өргөтгөлтэйгээр хэлээд байгаа шүү. Манайхан дандаа эцсийн шатан дээр нь шүүх цагдаагийн асуудлаа нэлээ хүндрүүлж ирээд тэгж ирж гэн. За тэгээ мэдээж л одоо би өвчнөр зүүрлүүлээд байгаа штэ. Өвчнөө дандаа нөгөө тулгаж ирж байгаа хамгийн эцсийн шатанд нь ч юм уу нэлээ хүндэрсэн хон имчилгээ түтгэж яваа. Энтэй л ялгаагүй энэ харилцааны байдал чинь ялгаагүй ийм нөхцөлд ороод идэг юм аа. Тийм учраас хүн болгон минь би бүр та нар сенсорын ажиллаад магадгүй зарим чинь ийм юм хэлдэг юм да. Аруна коуч би анх нөгөө яриад ирсэн чинь хүмүүс айгу тэнд ираагцаад хүү ийм гэж юу гэдгийг юм бэ? Тэр тийм хүн болгон тийм хүчирхийлж гэж юу гэдгийг юм бэ, мэддэг юм бэ гэх хүмүүс тэгдэг. Яагаад гэхээр бид нар нөгөө яг тийч хүчирхийлэл өртөөгүй өөрөө тийм нөхцөл байхгүй болохоор нөгөө мэдхгүй зүйлээ хүн мэддэггүй юм л да. Тийм учраас бас би хүмүүст хэлж байгаа тань зохиолдоогүй зүйл хин нэгэн тохиолдоогүй гэсэн зүйл биш ээ. Тийм учраас бас энэ хүчирхийлэл өртөж байгаа. Үнэхээр тэнд сул дорой бас үнэхээр яаж чадахгүй байгаа хүмүүстээ бас өгөөмөр хандаач. Тэд нар бүхнийгээ бас ойлгооч. За нөгөө талаас нь харин хамгийн наазах нь гүршүүд, найз нөхөд одоо ийм хүчирхийлэл өртөж байгаа хүмүүс байвал ямар тусалцаа өгөхөөр байна. Тэр нь бас одоо гараа сунгаач бас сэтгэлээ дэвсээч. За цаашлах юм бол алаарттай яваач тэр одоо хөрш мөрш одоо юу байдгийг. Тэгээ бас одоо бол миний ойлгож байгаагаар Монгол бол харьцангуй бас гайгүй бас нэг сэргийлэх цагдаагаа дуудаад хөрш чинь орилдоод дуудаад орилоод байвал бас нэг цагдаа магдаа дуутчихтайгаа болцсон юм шиг байлээ. Тэгтэл одоо ингээл дөнгөж саяхан энэ аимшигтай хэрэг гарч штэ. Эн чинь ингээд бодит факт жишээнүүд байгаамаа. За энэ гарч байгаа зүйлүүд хамгийн дахиад харамсалтай гэдээ дуртахад нөгөө мөсөн уулын орой шиг дөнгөж тэр дээдлийнх нь хэсэг байгаамаа. Доотлын дээр сууж байгаа аврах тор ийм хүчирхийлээд энэ хаалттай хаалганы цаана энэ нийгэмд бүр бугшчихсан нөгөө нэг ийм муухай зүйл байгаад байна. Тийм учраас энийгээ бид нэр гаргахын тулд нэлээд үнэнтэйгээ нүүр тулж тэмцэх хэрэгтэй байна. Дуу хоолойгоо тал талдаа өргөх хэрэгтэй байна. Энэ хүчирхийллийн хажуугаар дуугаа өнгөрч болохооргүй байна. Хөлцөнгүү байж болохооргүй байна гэж та бүхэндээ би урайлан хэлмээр байна. Баярлалаа Аруна коуч.
Бямбаг өвчтэй маш их баярлалаа. Тэгээ энэ сэдвийг бас сонссон эмэгтэй нэг болгон те ингээд хүн болгон хүчрхийлийг бас төвчдгөө ингэж те өөрийнхөө төлөө зоригтой дуурдаг, хүүхдийнхээ төлөө ингээд хүүхдээ хамгаалаад ингээд дуурчдаг те. Тийм хүмүүс байгаасаа гэж би хүсэж байна. За тэгээ ер нь бол төвшөндөө ингээд хүчрхийл бол хаа сайгүй байж байна. Миний хувьд ч гэсэн надад манай хүүхдийн одоо сургууль цэцэрлэгт хүртэл ингээд одоо юу гэдэг ийм одоо соёлын бас ингээд одоо би Чех улсад байж байгаа хүний хувьд те ингээд хүүхдүүд сургууль дээрээ яаж байдаг вэ? Тэгээд хүүхд маань ингээд одоо ингээд Монголд сурж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг ингээд ямар шүү байдгүй гэдгийг ингээд ялгаж салгаж харахад ингээд бүр амар ингээд шал өөр юм эрсдэс ингэж өөр зүйлүүд харагдаж байгаа байхгүй. Тэ энэ энд байгаа одоо сурж байгаа энэ хүүхдүүд Чех улсад сурж байгаа энэ 10 жил сурж байгаа хүүхдүүд чи ямар амар одоо ингэж одоо юу гэдэг ийм хайр халамжийг авдаг ийм одоо тэр орчноосоо тэр сургалтынхаа орчноос шүү бүр ингээд багшийн хүрдэлтэй ингээд хүүхдийн төлөө ингэж айгүй тэгж явдаг те эцэгчүүд нь хүрдэлтэй энэ зүйлийг ингээд төвчж болохгүй шүү миний хүүхд гээд энийг нь хилээд өгчдөг ингээд ийм одоо нийгэм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө яагаад юугаар дутдیں۔ Бид нар чинь одоо ингээд те энэ мэдээллийг авчлаа тэгээд энийг гол нь хэрэгжүүлэхэд дутаад байгаа байхгүй ингээд хүчрхийл гэл ингээд зөндөө л өдөр болгон сонсож байгаа одоо телевиз радиогоор тэр нь одоо тэр хүн задуулаад тэгшлээ гээл ингээд ярьж л байдаг. Гэхдээ та өнөөдөр яг өөрийнхөө гэр бүлийн орчинд те энийг хэрэгжүүлэх ёстой юм а гэдгийг ингээд энэ одоо лайваараа ингээд бүр ингээд алимдуул бүр хэлмээр байна. Тэгээд Бямбаг өвчтэй маш их баярлалаа. Энэ өнцгийг бас ингээд ярилцах ингээд одоо сэдв болгоо те өнөөдөр ингэ ярьж байгаа бас маш их баяртай байна. Ягаад гэвэл одоо бид хоёрын дагагч байд юм уу те ингээд миний дагагч те Бямбаг өвчний дагагч нар ингээд байж байгаа боловч одоо төрлөөрөө ингээд одоо Бямбаг өвчнийг хүртэл одоо midlife одоо насны одоо тий ингээд хүмүүс 30-аас 40 насны эмэгтэйчүүд ингээд дагж байгаа бол одоо миний хувьд юу гэдэг контент бүтээх хүсэлтэй одоо ингээд рeel центр сурахтай юм хүсэлтэй хүмүүс байгаа. Гэхдээ яг хөө ингээд чиглэлээрээ ингээд тий ингээд сонирхож байгаа зүйлээс сонирхож байгаа бид нар чинь ингээд тал талаасаа бид нар өөрийгөө ингээд ахиулдаг хувийн хөгжлийн тал дээр ингээд янз янзын талбар дээр ингээд мэдээлэл айгүй ингээд олж авах шаардлагатай юм аа. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ бит хоёрын одоо өгж байгаа мессеж бол юу гэхээр та өөрөө ингээд суралцаж өөртөө бас ингээд хөрөнгө оруулалт хийгээд ядаж нэг хүнээс ингээд те зөвлөгөө аваад те би яг өнөөдөр яах чад байгаа мэй гэдэг ингээд олоод хараад мэдээд аваач. Тэгээ Бямбаг өвчтэй бас ингээд холбогдоо та бүхэн маань те яг энэ бидний хоёрын ярьж байгаа энэ сэдв байгаа бол та Бямбаг өвчтэй бас холбогдоод те зүгээр мессеж бишээд үсэх нь хүртэлтэй ингээд тэр хүний хийж байгаа үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр ингээд асуугаад үз, лавлаад үз. Юуныг одоо ямар нэгэн гаргалаа гаргаад та амьдралдаа нэг хийчих бас ингээд зөв алхам чим билүү яаж мэдэх юм. Ингээд бас сониуч байгаа чи те ингээд ер нь ингээд те ер нь ингээд юу юм ийм хүмүүс чинь ингээд одоо насан ахих тусам ч гэдэг юм уу ингээд сониуч байхаа ингээд айгүй болжтэй юм. Тэгэхээр ингээд одоо аль болохтой ингээд нэг жоохон өөрийгөө таньж мэдэх нэг жоохон алхам ингээд хийгээд үзээч тий. Эргэн тойрны тэр одоо юу гэдэг газруудаараа ингээд яваад тий ингээд мэдтгүү газар хүртэл ингээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг одоо 1 км хүртэл ингээд ганцаараа яваад үзчихтэй жишээ нь ийм жижигхэн үйлдэлийг бас хийгээч гэж бас уриалж байна. Тэгэхээр Бямбаг өвчтэй одоо энэ лайвын төсөлтэй яг нэгэн одоо өгүүлбэрээр шиг юм уу ингээд бусдаа ингээд уриалаад хэлэх зүйл юу вэ? Тэгээд таны одоо юугаар өндөрлөө гэж бодож байна. За маш баярлалаа. За баярлалаа өргөнөд гэмэнд. Үнэхээр тийм ээ. Энэ угаасаа бид бүхэн ч бас энэ хорвоо ертөнц дээр юм хугацаатаагаар ирсэн хүмүүс шүү дээ. Тийм учраас бас энэ амьдралдаа бас нэг өөрийн гэсэн уул мөрөө үлдээгээд л явах юмсан гэдэг надад бол тийм хүсэл тэмүүлэл байдаг. Тийм учраас би энэ одоо коучингийнхаа мэргэжлийг сонгосон байгаа. Сар Руна коуч нь бас айгүй чухал зүйл хэлж байна. Энэ үнэхээр бид нар энэ бүгдийг бас тэр бага насны хүүхдүүдэд сургуулийн орчинд нь зааж хийж өгөх. Би ч гэсэн хоёр хүүтэй хүн байгаа. Тэгээ яг сургуулийн орчинг харахаар үнэхээр тийм байдаг шүү. Яг тэн дээр хүүхдүүдийн нөгөө манай Монгол шиг нөгөө даалгавар юугаар яагаад байхгүй айгу critical буюу тэгэж сэтгэн бодох чадвар дээр нь яадаг хүүхдийг хүндэлдэг хүүхдийг чи чухал юм шүү гэдгийг нь багаас нь тэгэж ойлгуул өгдөг тэрнийгээ бүр сургалтынхаа бүх програмаар дэмжиж өгдөг. За тэгээ дээрэс нь одоо яг энэ харилцааны асуудлуудыг ингээд сургалтаар ороод ирдэг байхгүй юу. За хамгийн л наазах нь би одоо энийг бүр дурдахгүй хэлэхгүй байхын арга алга. Хамгийн л наазах нь ингээд нийгмийн ажилтнууд нь цаардаа нэг хичээл ороод юу гэдэг нь за private одоо чи биенийхээ одоо private буюу гисгүүдтэй хэнийг хөргүүлэхгүй гэх жишээний. Тэгэхээр чи энэ бүх зүйлүүдийг бага наснаас нь ядчил одоо гэр бүлийн харилцаа, хүнтэй харилцаа гэдгийг зүйлээ чинь ингээд заагаад өгчдөг болохоор энэ хүмүүс чи айгүй мэдлэгтэй, мэдээлэлтэй гарч ирдэг юм байна. Тэгээ тийм учраас өөрийгөө айгүй таньчихсан хүмүүс нийгэмдэр гараад ирэхээр чинь тэр хэмжээгээр юмд оролцдгийм байна. Тийм учраас хүн болгон минь одоо суралцаараа сураараа тэгээ Руна коуч минь аргагүй нөгөө контент коуч учраас хэлж ийн л да та нар хүмүүс юмд айгүй сониуч байгаа чи. Тэгээд хүн болгон тэгдэг байхгүй өөрчлөгдмөр байна.
нэг л болохгүй гатцсан байна. Энэ миний амьдрал болохгүй байна гэдэг мөртлөө ямар ч үйлдэл хийхгүй, өөрчлөлт хийхгүй, ямар ч үйлдэл хийхгүй байгаа хүнд одоо ямар өөрчлөлт орж ирэх вэ? Тийм учраас л хамгийн наадах нь би бүр гараа зүгээр нэг алхаач бүр алхаж чаддгүй юм бол мөлхөөч гэл бараг л тэгж хэлмээр байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн үйлдэлийг та хийгээч. Тэрнийхээ л одоо миний хэлэх дуртай үг байгаа. Та юу тарин түүнийгээ хураадаг юм аа. Тийм учраас та бүх юм нь өөрийнхөө төлөө те ямар нэгэн үйлдэл хийгээрэй. Ганцхан өөрийнхөө биш өөрийнхөө ирээдүйн үр хүүхдийн төлөө бас хийж байгаа үйлдэл юм шүү. За тэгээд миний хамгийн хэлэх дуртай үг мань та энэ хорвоод төрснөөрөө л үн цэнтэй юм шүү. Үн цэнтэй юм шүү. Та тийм учраас хүн нэг бүр та энэ хорвоогийн хамгийн чухал зүйл нь юм аа. Тэрнийгээ мэдрээрээ. Тийм учраас та өөрийгөө үн цэнтэй гэж мэдэрж байгаа хүн чинь өөрийгөө хайрлнаа да. Өөрийгөө хайрлаж байгаа хүн чинь бусдыг хайрлах чадвартай бод юм байна. Өөрийгөө хайрлаж байгаа хүн чинь өөрийнхөө орон зайг хамгаалж чаддаг юм байна. Өөрийнхөө орон зай хил хязгаарыг хамгаалж байгаа юм чинь бусдын хил хязгаар орон зай руу ордгоо байдаг юм байна. Ийм л зүйлээс тэр эрүүл харилцаанууд чинь бий болдго юм байна л гэж хэлмээр байна. Тэгээд бити одоо бурууд бити хүчирхийлэл хүлцэнгүй дорой байгаарай. Эний эсрэг зогсоорой. Хүлцэнгүй байж болохгүй шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд Рунада маш их баярлалаа. Өөрийнхөө лайвда оролцуулж бас минийхээ энэ одоо тийм хүчирхийллийн эсрэг яриад байгаа дуу хоолойг өөрийнхөө найз нарт хүргэж байгаа чамдаа маш их баярлалаа. Тэгээд чинийхээ ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа Рунашка. За маш их баярлалаа. Тань ч гэсэн цаашдынх нь одоо ажил амьдралд эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За ингээд өнөөдөр лайвыг ингээд өндөрлж байна. Баяртай бүгдээрээ сайхан амжилт гаргаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараа уулзцаа.